Ингээд ихний мэдээлэл 10 аймгийн дулааны станцыг өргөтгөн шинжлэх төсөөл зогсон байдалд орж гүйцэтгэгч Солонгосын компани нь дампуурлаа зарлах төвшөнд хүрчээ. Үүнээс болоод уг төслүүд зогсох хийгээд хамтран гүйцэтгэгчээр орсон Монгол компаниуд ч хохирох байдал үүсчихэд байгаа юм байна. За одоо төслийг гүйцэтгэж байгаа Byusan инженеринг компанийг бүгд найрамдах Солонгос улсын шүүх дампуурлыг зарлах уу? Аль эсвэл дахин санхүүжүүлж сэргээх үү гэдэг шийдвэрээс шалтгааллах болоод байна. Зарханга, Баян хонгор, Говьалтай, Говьсөмбөр, Дундгов, Завхан, Өвөрханга, Сүхбаатар, Хинти, Төв гэсэн 10 аймгийн дулааны станцуудыг бүгд найрамдах Солонгос улсын Exim банкны 150 орчим сая долларыг хөнгөлөлтэй зээлээр шинжлэх төсөл 2022 оноос хэрэгжиж эхэлсэн байдаг. Зугтаа бол төслийг 26 сар хэрэгжүүлж 2024 оны халаалтын удирлаас өмнө ашиглалтанд оруулах байсан ч өнөөдрийн төвшөнд бүх төслүүд 50 хүрэхгүй хувьтай үргэлжилж байна. Тэгэд бүгд найрамдах Солонгос улсын зээлийн хөрөнгөөр ажлыг нь гүйцэтгэж байгаа бүгд найрамдах Солонгос улсын Byusan инженеринг компани нь дампуурлаад зарлаж байгаа гэх мэдээлэл гараад байна. Тэгээд 10 аймагуд дээр Архангай аймгаас бусад дээр нэг 43-4% гүйцэтгэлтэй байгаа юм байна. Энийг юу нь яаж хэрчимжүүлэх вэ? 2026 оны 5 сарын 31-ний дотор 9 аймгийн дулааны станц 10 аймгийн нэртэй боловч Архангай тендер зарлагддаг байгаа 9 аймгийн дулааны станцыг 2026 оны 5 сарын 31-ний дотор ашиглалтанд оруулна гэдэг ийм төлөвлөгөөтэй явж байсан чинь энэ одоо төслийн ерөнхийг гүйцэтгэж Byusan инженеринг компани дампуурны нөхцөл байдалд үүссэн Монголын талаас туслан гүйцэтгэж компани тодорхой хэмжээний эрсдэлд орсон байгаа нь үнэн. Тэгэхдээ шүүхийн шийдвэрийг харж аж бид нар ойрын одоо хугацаанд хаашны төслийн хувьцааг яаж эргүүлэх үү гэдэг талаар шийдвэрүүд гаргасан шийдвэрүүд та бүхэнд эргэж танилцуулъя. Тэр Солонгосын компани одоо ер нь 9-10 аймгийг дааруулж байна да. Тэгээд манай төр засгийнхны л хариуцлагагүй байдал шүү дээ. Энэ тендер зарласан, дампуурсан. За Солонгосын компани дампуурлаа зарлах уу дахин хөрөнгөжиж төслөө өргөжлүүлэх үү гэдгээс Монгол улсын 10 аймгийн төвийн халаалтын асуудал шийдэгдэх болчиход байна. За хэрвээ дампуурлаа гэхэд бүгд найрамдах Солонгос улсаас бүрэн эрх төлөөлөгч томилж дахин тендер зарлаж өөр гүйцэтгэгч компани шалгаруулах зэргээр дулааны станцуудын төсөл царцах нөхцөлд хүрч болзошгүй байдал үүсээд байна.